За сайн байцгаана уу? Физикийн толгойн ойлголтууд цуврал хичээлийн 19 дугаар хичээл. За өнөөдрийн сэдв индукцлийн оромг. За тэгэхээр Майкл Фарадей хууль нээсэн тохиол бид нар өмнөх хичээл дээр үзсэн. Сорон зоорон өөрчлөгдвөл дамжуулагчид цахилгаан хөдөлгөгч хүч индукцлэгддэг гэсэн ийм хууль байгаа шүү дээ. За тэгээд түүний туршилтын төхөөрөмжийг бол танилцуулсан байгаа. Трансформатор гэж ойлгодог. За тэгэхээр трансформатор 1-2 дугаар оромог харилцсан хоорондоо индукцэлдэг гэсэн үг. Тэгэхээр 1-р оромгоор гүйдэл гүйж байвал 2-р оромогт индукцлэл үүснэ. 2-р оромгоор бас гүйдэл гүйж байвал буцаад 1-р оромогтой индукцлэл үүснэ. Ингээ хоорондоо харилцсан цахилгаан соронзон индукцлэл гэдэг юм үүсгдэг байна. За тэгвэл яг энэ ямар хэмжигт хүн бэ гэдгийг учрыг нь олохын тулд эхлээд Фарадейн хуулиасаа гаргаж ирсэн энэ нэг индукцэл гэдэг ойлголтоо сайн цэгцэлж авах хэрэгтэй. За өөрөөр хэлбэл 1-р оромгоор гүйдэлгүйвэл 2-р оромогт соронзон орны урсгал очиж индукцэлнэ. Энэ индукцлийн хэмжээг бол бид нар соронзон орны урсгал гүйдлээс хамаардаг гэсэн санаагаар илэрхийлж байна. За тэгээд тэр соронзон орны урсгал нь 2-р ороодсын тоогоор нь үржүүлээд өгөхөр 2-р ороодост индукц үүснэ гэж ойлгодог байна. Тэгэхээр энэ хоёрыг хооронд нь тэнцвүүлж өгдөг нэг коэффициент хэрэгтэй. Түүнийг m үсгээр тэмдэглэжээ. За тэгэхээр энэ m коэффициентийг бол харилцан индукцлэл гэдэг байна. 2-р оромогт индукцлэгдэх индукцийг 1-р оромгоор гүйх гүйдэл нь тодорхойлж байгаа гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл мэдээж харилцсан гэсэн учраас 1-р оромгоос буюу 1-р гүйдлээс 2-р оромогт индукцлэх, 2-р оромгийн гүйдлээс 1-р оромогт индукцлэхийн хэмжигдэхүүнүүд нь тэнцүү адилхан m байна гэсэн үг. За тэгвэл бид нэр өмнөх Фарадейн хуулиа эргээ санах юм бол индукцлэгдэж байгаа хүчтэл маань соронзон орны урсгалын өөрчлөлтөөс нь хамаардаг. Тэгээд 2-р ороодсын тавар үржүүлсэнтэй тэнцүү гэж хэлдэг тийм үү. Тэгэхээр яг энэ хэсгийг нэгээ сайн анзаарч харах юм бол бид нар эндээс авсан уламжлал байна гэдэг нь харагдаж байгаа. Энэ хоёр гэдэг бол ороодсын тогтмол хэмжигдэх учраас уламжлалд оролцохгүй. Харин энэ соронзон орны урсгал нь өөрчлөгдөх хэмжигдэхүүн учраас одоо эндээс авсан уламжлал болно гэсэн үг. Тэгэхээр тэнцвүүгийн тэмдгийн энэ талд байгаа энэ хэсгээс бас бид нар уламжлал авч болно. Тэгэхээр m харилцан индукцэл маань мөн тогтмол хэмжигдэхүүн. Тэгэхээр уламжлалын гадна тал бичигдээд гүйдэл нь ховсон өөрчлөгдөх хэмжигдэхүүн учраас гүйдлээс авсан уламжлал болох нэ гэсэн үг. Тэгэхээр одоо Фарадейн хуулийг бид нар арай өөр хэлбэрээр бичиж болох нь шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол 1-р оромгоор гүйх гүйдлийн өөрчлөлт нь 2-р оромог дээр хүчтлийг тодорхойлно гэж хэлэх гээд байна. Энэ бол Фарадейн хуулийг индукцлэлээр нь бичсэн хэлбэр гэж хэлж болно. Мөн 1-р ороодос дээр индукцлэгдэх хүчтэл нь 1-р ороодсын тог соронзон орны урсгалын өөрчлөлтөөс авсан уламжлал буюу одоо үндсэндээ 2-р оромгоор гүйх гүйдлийг уламжлал аваад харилцан индукцлээр үржүүлсэнтэй тэнцүү гэсэн ийм адилхан томьёо гарч ирнэ гэсэн үг. За тэгэхээр энэ харилцан индукцэл гэдэг энэ m гэдэг хэмжигдэхүүнийг гүйдэл, хугацаа, хүчтэл гэсэн энэ хэмжигдэхүүнүүдээр нь тодорхойлох юм бол хүчлийг хугацаагаар үржүүлээд гүйдэлд нь хуваасан хэмжигдэхүүн болно гэсэн үг. Энэ хугацааг ийш нь гаргаж үржүүлээд гүйдлийг нь ийш нь гаргаж хувааж яах гэсэн үг. Ингээд m тодорхойлогдно. Тэгэхээр m-ийн нэгж нь хүчтэл буюу вольтыг үржих нь хугацаа буюу секунд, тэгээд хуваах нь гүйдэл буюу ампер. Вольт секундыг хуваах нь ампер. За тэгэхээр бид нэр хүчтлийг гүйдэлд хуваахаар вольтыг хуваах нь ампер гэдэг нэгж бол ом гэдгийг мэднэ. Бид нар омын хууль гэж үзсэн байгаа. Тэгэхээр омыг үржих нь секунд гэдэг нэгж болно гэсэн үг. Үүнийг өшөө тавьчлаад бид нар Хенри гэж нэрлэдэг. За эндээс нэрийг харах юм бол Хенри гэдэг Америкийн физикч цахилгаан соронзон индукцийн үзэгдлийг мөн Майкл Фарадейн үед нээсэн ийм хүн байгаа. Тэр үүний нэрийг хүндэтгэж энэ индукцлийн нэгжийг Хенри гэж нэрлэдэг болжээ гэсэн үг. За тэгвэл хоёр оромог хоорондоо харилцан индукцлэхээс гадна нэг дан оромог өөрөө өөртөө бас индукц үүсгэдэг. Тийм учраас өөрийн индукцлэгдэх хэмжигдэхүүн байж болно гэсэн үг. Яг л өмнөхтэй адилхан. Тэгэхээр эхлээд бүгдээрээ энэ оромгийн үүсгдэг соронзон орны хэмжээг эргээ сана. Бид нар өмнөх хичээл дээр үзсэн. Хэрвээ ийм солоноид гэж хэлбэрийн оромгоор ерөнхий урт нь L, доторх хөндлөө огтлын талбай нь А байсан тохиолдолд дотор нь төвд нь үүсч байгаа соронзон орны хэмжээ бол
гүйдлээс шууд хамаарна, ородсын тооноос шууд хамаарна, уртаас уруу хамаарна. Ингээд орчны сорон зүүн тогтмол буюу эхлээд бол бид нэр вакуум орчин байгаа гэж үзэх юм бол иммунал гээд авнаа гэсэн үг. Сорон зүүн орны урсгал маань сорон зүүн орны урсгалын нэгтийг талбайгаар үржүүлсэнтэй тэнцүү. Тэгэхээр бид нар энэ талбайгаа оруулж ирээд үржүүлэх юм бол одоо сорон зүүн орны урсгал маань БА-гийн үржүүр гэсэн учраас энэ Б гэдэг хэмжигдэхүүн дээрээ А-г нэмж бичээд болох нэ гэсэн үг. За тэгвэл өмнөх харилцан энд үхцэлтэй адилхан ородсын тоог сорон зүүн орны урсгалаар үржүүлэх юм бол гүйдлээс хамаарсан хамаарал гарнаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ эндүхцэл гэдэг хэмжигдэхүүн тодорхойлогдно. L гэж бол өөрийн эндүхцэл гэдэг тогтмолоор үржүүлэх юм бол энэ хамаарал тэнцүү болж гарч ирнэ гэсэн үг. За ингээд L үсгээр тэмдэглэсэн энэ хэмжигдэхүүнийг өөрийн эндүхцэл гэж хэлэх бөгөөд одоо байгаа мэдээллүүдэд ашиглаад соленоид оромгийн эндүхцэл гэж ямар хэмжигдэхүүн байх вэ гэдгийг тодорхойлъё. Сорон зүүн орны урсгалыг N гэдэг ородсын тоогоор үржүүлэх юм бол L-ийг үржих нь гүйдэл гэсэн хэмжигдэхүүн гарна гэсэн. Тэгэхээр энэ сорон зүүн орны урсгал маань ийм хэмжигдэхүүн байгаа. Тэгэхээр энийг N-ээр үржүүлэхдээ N квадрат болно. Дотор нь N угаасаа байсан учраас одоо N квадрат болно. За тэгвэл одоо эндээс энэ хоёрыг ингээ харьцуулбал харах юм бол N-ийг үржих нь F тэнцүү L I гэсэн. NF нь байж гэн I байж гэн. Тэгэхээр энэ голд байгаа энэ хэсэг L болж эндүхцэл болж гарч ирэх нь шүү дээ. За тэгвэл ингээд эндүхцлийг бичих юм бол хөндлөн огтлын талбайг нь харин тойргийн талбай гээд радиусыг оруулж ирээд тооцох юм бол ийм хэлбэртэй бичигдэнэ гэсэн. Тэгэхээр үүнийг бол соленоидын өөрийн эндүхцэл гэж нэрлэдэг байна. За тэгвэл Фарадайн хуулиар бид нар гүйдлийн өөрчлөлт нь эндүхцлээр нь үржүүлэхээр эндүхцлэгдсэн хүчтэл гарна гэж хэлж болно. Төрөний тохиолдолд бид нар харилцан эндүхцлийг авч үзчихсэн бол одоо ганц ороомог дээр бол өөрийн эндүхцлийг бичнэ гэсэн үг. Тэгэхээр эндүхцлийн ороомог дээр унж байгаа хүчтэл буюу эндүхцлэгдэж байгаа хүчтэл нь гүйдлийн өөрчлөлтөөс нь шууд хамаарна, мөн эндүхцлээс нь шууд хамаарна гэсэн үг байна. Мөн өөрийн эндүхцэл маань яг харилцан эндүхцэлтэйг адилхан омыг үржих нь секунд буюу Henry гэсэн нэгжтэй байх нэ. За тэгвэл эндүхцлийн ороомгийг бид нар зүрхөвчгүй буюу дотор нь ямар нэгэн сорон зүүн материал байхгүйгээр хийж болно. Ингэх юм бол үндсэндээ вакуум буюу за агаарын сорон зүүн тогтмол нөлөө үзүүлж магадгүй. Гэхдээ энэ бол маш өчүүхэн зүйл байдаг учраас үндсэндээ баг вакуум гэж тооцож болдог. Харин дотор нь одоо төмөр зүрхөвч гэдэг юм уу маш өндөр сорон зүүн шин чанартай зүрхөвчүүдийг хийгээд эхлвэл эндүхцэл нь эрс нэмэгддэг. За түүнээс гадна зүрхөвч нь нааша цаашаа хөдөлдөг. Үндсэндээ зүрхөвчөө хөдөлгөх замаар эндүхцлийг нь өөрчилж болдог, тохируулдаг байж болно гэсэн. Тэгэхээр тохируулдаг зүрхөвчтэй ороомогийн хүртэл байж болно. За энэ бол мэдээж электроникийн хэлхээнд ашигладаг хамгийн энгийн ородсон эсэргүүцэл шиг харагддаг. Тэгэхээр энэ бол эсэргүүцэл биш, эндүхцлийн ороомог байгаа. Энэ тохируулдаг зүрхөвчтэй эндүхцлийн ороомгуудыг харуулсан байна. Янз бүрийн багажаар эргүүлэх юм бол зүрхөвчин дээшээ доошоо хөдөлснөөрөө эндүхцэл нь өөрчлөгддөг юм тохируулдаг эндүхцлүүд байна. За мөн хүчний системүүд буюу тэжээлийн үүсгүүр гэх мэт зүйлсд ашигладаг их гүйдэл гүйхээр зориулагдсан мөн сорон зүүн зүрхөвчин маш өндөр чанартай сорон зүүн материалаар хийсэн ийм трансформатор эндүхцлийн ороомгууд үйлдвэрлэгдэн гардаг байна. Тэгэхээр ийм зүйлсийг хэрэгэлдэг байна. Тэгэхээр түрүүний соленоидын жишээгээр авч үзэхэд бол эндүхцэл нь зөвхөн вакуумын сорон зүүн тогтмолоос хамаарахгүй тухайн материалын харьцангуй сорон зүүн тогтмол гэдэг хэмжигдэхүүнээс хамаардаг. Энийг бид нэр зүрхөвчний харьцангуй сорон зүүн нэвтрүүлэх чадвар гэж нэрлэх нь шүү дээ. За тэгвэл эндүхцлийн ороомгийг бид нэр хэлхээнд холбох үед зэрэгцээ цуваа холбол яах вэ гэдгийг одоо ойлгож авах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол бид нэр эндүхцлээр гүйл гүйж байгаа үед түүн дээр унж байгаа хүчтлийг илэрхийлж байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл хүчтэл нь гүйдлийн өөрчлөлтөөс хамаарна гэсэн. Тэгвэл гүйдэл нь хүчтлээс авсан интеграл болох хэвээр. Бид нэр уламжлал түүний уруу үйлдэл интеграл гэдэг математик хичээлээр үздэг шүү дээ. За тэгэхээр хүчтлэр нь гүйдлийн тодорхойлыг бол интеграл бодох хэрэгтэй болно. Гүйдлэр нь хүчтлийг тодорхойлног бол уламжлал авах хэрэгтэй болно гэсэн. За тэгвэл бид нарт цуваа холбогдсон
оромог 3 ширхэг оромог байжээ гэж бодъё. Түүгээр гүйдэл гүйж байгаа гэж үзвэл гурвангийнх нь гүйдэл яг адилхан нэг гүйдэл гүйж байгаа. Ерөнхий хүчтлийг нь тооцъё гэвэл мэдээж цуу холбогдсон элементүүд дээрх унж байгаа хүчлүүдийг нь хооронд нэмэх хэрэгтэй. Тус тусад нь бодоод нэмэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр бидний өмнө үзсэн томьёогоор нэгдүгээр индукцлийг гүйдлийн өөрчлөлтөөр үржүүлбэл нэгдүгээр индукцл дээр хүчтэл гэх мэтчлэн хүчтэл тус бүрийн гүйдлийн өөрчлөлтөөр нь бичлээ. За тэгэхээр эндээс юу анзаарч байна вэ гэхээр гүйдлийн өөрчлөлтүүд нь мэдээж адилхан. Нэг л гүйдэл гүйж байгаа учраас. За тэгэхээр энэ хэмжигдэхүүнүүдийг хаалтны гадна гаргаад бичвэл хаалтан дотор индукцлийн хэмжээнүүд нь нэмэгдсэн ийм хэлбэр үлдэж байна. Тэгэхээр эндээс бид нар юу хэлж болох вэ гэхээр энэ маань ерөнхий индукцлэл гэдэг нь индукцлүүдийн нийлбэр байд юм байна гэж шууд харагдана гэсэн үг. За тэгэхээр цуу холбогдсон индукцлийн оронгуудын индукцлүүд нь хоорондоо нэмэгддэг байх нэ. Эсэргүүцэлтэй адилхан гэсэн үг. За тэгвэл зэрэгцээ холбогдсон үед за энэ үед бол мэдээж хүчтлүүд нь ижилхэн харин гүйдлүүд нь өөрөөр Киркоффийн гүйдлийн дүрм гэж ярьдаг. Тэгэхээр энэ нүгээр тооцоод үзэх юм бол ерөнхий гүйдэл нь 3 гүйдлийн хэлбэртэй тэнцвэ байна. Нэгийг коохн L1, нэгийг коохн L2, нэгийг коохн L3 гэсэн урвуу хэлбэрүүдээр бичигдэнэ. Харин энд интеграл хүчтлээс авсан интегралууд гуруулаа ижилхэн байгаа учраас хаалтны гадна гаргаад бичвэл хаалтан дотор 3 индукцлийн урвуунуудын нийлбэр болох нэ. За үүнийг нэгдгээд хэлэх юм бол энэ маань үндсэндээ нэгийг коохн ерөнхий индукцлийн урвуу буюу энэ 3 индукцлыг зэрэгцээ холбосон үеийн ерөнхий индукцлээр тооцогдно. За ингээд эндээс ялгаад бичих юм бол ерөнхий индукцлийн урвуу нь индукцл тус бүрийн урвуунуудын нийлбэртэй тэнцүү гэж бичигдэж байна. Энэ маань бол нөгөө цуу холбогдсон конденсатортай адилхан буюу бас зэрэгцээ холбогдсон эсэргүүцэлтэй төстэй байгааг анзаарч болох нэ. За тэгвэл бид нар индукцлийн оромог дээр чадал буюу энергийг тооцож сурах хэрэгтэй болно. Ерөнхийдөө бидний мэддгээр бол чадал гэдэг маань хүчтэл гүйдлийн үржүүр байдаг. За харин манай индукцлийн оромогийн хувьд бол хүчтэл гүйдэл нь уламжлалаар холбогдсон байдаг. За тэгвэл одоо хүчтлээ гүйдлээр нь илэрхийлээд уламжлал хэлбэрээр нь бичээд дахиад гүйдлээр үржүүлчихвэл өөрөөр хэлбэл энэ маань ингээ хүчтэл гэсэн үг энэ хэсэг нь. Тэгээд дахиад гүйдлээр үржүүлвэл чадал гарна. За энийг бол бид нар индукцлийн оромог дээр ялгарх чадал гэж хэлж болно. За тэгэхээр энэ агшин зуурын чадлаас энерги нь буюу индукцлийн оромогт хоримтлагдах энергийг бодох юм бол бүх чадлыг хугацаагаар үржүүлээд интеграл авна гэсэн үг. Чадал маань өөрөө хугацаанаас хамаарсан функц байгаа. За тэгэхээр одоо энэ чадлынхаа томьёог энийг оруулж ирээд энд бичих юм бол dt бол хураагдана. di үлдэн l тогтмол хэмжигдэхүүн учраас интегралын гадна талд гарна. Тэгэхээр энэ бол хамгийн хялбархан интегралын хэлбэр бөгөөд зүгээр I гэсэн функцээс интеграл авах юм бол I квадратыг хуваах нь 2 гэсэн хэмжигдэхүүн болж гарч ирнэ гэсэн үг. За үүнийгээ мэдээлэл бид анхнаасаа байсан L-ээр хөвжүүлээд индукцлийн оромог дээрх энергийг олж олно. Тэгэхээр индукцлийн оромог гэдэг маань бол үндсэндээ конденсатортай яг адилхан энерги хоригдлуулдаг элемент. Тэгэхээр бүх хугацааны турш ялгарх чадлуудыг нэмэх буюу интеграл авбал нийт энерги гарч байна гэсэн үг. За эргээд бүгдээрээ энэ индукцлийн оромгийнхаа томьёог энерги хоригдлуулдаг энэ томьёог конденсатортай харьцуулаад харах юм бол их төстэй харагдана. Индукцлийн оромгийн хоригдлуулж байгаа энерги нь гүйдлийн квадратыг 2 хуваагаад индукцлээр нь үржүүлсэн байдаг бол конденсаторын энерги бол хүчтлийн квадратыг 2 хуваагаад багтаамжаар нь үржүүлсэнтэй тэнцүү. Тэгэхээр энэ хоёр бол хэлбэрийн хувьд бол их адилхан. Индукцлийн оромог бол гүйдлэр энерги хоригдлуулдаг. Конденсатор бол хүчтлэр энерги хоригдлуулдаг элемент байх нэ. За ингээд анхаарал хандуулсан явдал баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүд.